partner you can trust, who will listen. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展意义。 төрөө зөвөрлөх цаг болсон юм байна. Тэр ажил эхлээ явж байгаа. (2024) онд дуусгаад хэдхэн хоног болтлоо. За өнгөрч буй оны хамгийн олонний анхаарлыг татаж дэлхийн хэвлэлээр хамгийн топ сэдвээр байсан асуудал бол Израиль-Палестины дайн. За тэр дундаа Иранаас санхүүжилт авч Израилийн эсрэг алан хятад ажиллагаа, Пуужингийн довтлогоог энгийн ард иргэдийн оршин суугаа газар цогт өгч, хэлийн бүсийг нэвтрэн орж, ард иргэдэг нь үе олоор нь алж, барьцааж, алан хятад ажиллагааг зохион байгуулж байдаг Палестины Хамас болон Ливаны Хизбалла бүлэглэлттэй Израиль улс дайн зарлаж, Хамасын болон Хизбаллагийн удирдагч нарыг олж илрүүлж утгасан явдал байсан. За Хизбаллагийн удирдагч Насраллаг устгахын өмнөхөн Израилийн тагнуулын байгууллага маш нууц ажиллагаа явуулсан бөгөөд Хизбалла болон Хамас бүлэглэлийн гишүүдийн харилцаа холбоонд ашигладаг байсан пэйжийг нэгэн зэрэг дэлбэлж олон зуун террорист бүлэглэлийн удирдах хүмүүсийг устгаж хөнд хөнгөн гэмтэл учруулж удирдлагыг нь ажиллагаагүй болгож айц давтуулж чадсан. За үүний хариу болгож Иран улс Израилийн эсрэг 200 гаруй далавчт Пуужинг Израилийн эсрэг 2024 оны 10 дугаар сарын 1-нд төргсөн. За бүх Пуужинг Израилийн тал агаарт байхад нустгаж ганц ч Израилийн иргэн ань нас өргөдөөгүй. За үнэхээр Израилийн төмөр бамба агаарын хамгааллын систем нь олон шатлалд интеграцлагдсан дэлхийн хамгийн шилдэг агаарын системүүдийг нэг удирдлаганд оруулж чадсан систем гэдэг нь батлагдсан. За Израилийн тал Ираны үйлдэлд хариуг хатуу өгөх болно гэж мэдэгдэж 10 дугаар сарын 28-нд Ираны томоохон зэвсгийн склад, зэвсгийн үйлдвэрлэл, Пуужингийн үйлдвэрлэл, агаарын хамгааллын системүүдийг нь ажиллагаанаас гаргаж нөхөж баршгүй том хохирол учруулсан. За энэхүү цохилтын уршгаар Иран улс зэвсгийн нөөцгүй болж цаашид өөрсдөө ч хамгаалах зэвсгийн нөөцгүй болж мэдэх эрсдэл үүсээд байлаа. За мөн Орос улбаны улс Украинад дайн 3 дахь жилдээ үргэлжилж Орос улбаны улс нь Сирь улсад байршиж байсан агаарын хамгааллын системүүд, зэвсэг, техник хэрэгсэл, цэргийн өчөө эргүүлэн их хэмжээгээр Украины фронт руу татсан. За Сирь улсын батлан хамгаалах солихон болсон гэж хэлж болох юм байна. За яг энэ үеийг анаж байсан мэт Туркийн хамгаалалт нөлөөллийн хүрээнд байсан Сирийн босгочид Сирийн удирдагч Башар Асадын эсрэг тэмцлээ дахин эхлүүлж 10 хоног дотор Сирь улсыг бүрэн эрхэндээ оруулсан. За иймд 2024 он ойрхон орнуудад ихээхэн халуун болж өндөрлөж байгаа бөгөөд цаашид ч ямар томоохон өөрчлөлтүүд бий болж хаана газар нутгийн маргаан даамжирч дайн дайчин болж болохыг хинч хэлж таашгүй. За ямар тач Израиль улс Хамас бүлэглэл болон Хизбаллаг нэг хэсэгтээ тэнхэж чадахгүй болтол хүн байдалд орууллаа. За иймд Жоо улс төр нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаараар Батбаярны бие үзэгч та бүхэнд Ливаны Хизбалла бүлэглэл яагаад бий болсон? За Иран улсын санхүүжилттэй энэхүү бүлэглэлийг өөрийн нутаг дэвсгэрээс хөн гаргаагүй улмаас Ливан улс хэрхэн хүнд хэцүү цаг хугацааг туулж байгаа талаар үзүүлэхээс гадна харин хөрш Ярдан улсын эзэн хааны зөв бодлого шийдвэр нарийн ухаан гаргаж хэрхэн өөрийн нутгаас Хамас бүлэглэлийг шахан гаргаж улс орноо зөв замд оруулж дэлхийн хөгжилтэй улс болгосон түүхээс үзүүлэхээс гадна Израилийн ерөнхий сайдыг тасралтгүй 15 жил хийж байгаа Натаньяхугийн өсрэлт уналт зөв буруу шийдвэрүүд нь хэрхэн улс төрд нөлөөж байсан талаар үзүүлэхээр шийдлээ. За тэрээр 1996 оноос 1999 он хүртэл Израилийн ерөнхий сайдыг мөн хашиж байсан. За дунд нь 10 жилийн завсралтай 2 удаа ерөнхий сайдын ажлыг хашиж байсан хашир туршлагатай улс төрчөө. За нийтдээ 19 жил ерөнхий сайдын албыг хашиж байна. За 1997 онд Хамас бүлэглэлийн удирдагчийг хөнөөх тушаал нь амжилтгүй болж ихээхэн хил амдаагуулж хэрхэн хүнд хэцүү цаг хугацааг даван туулсан талаар хүрхэхээр шийдлээ. Бид бусдын хийсэн алдаанаас суралцж байж цааш буруу зүйл хийхгүй зөв алхах учиртай. Мөн заримдаа төөх давтагдах явдал олон байдаг тул бид түүхээс суралцж байж алдаа гаргалгүй цааш хөгжих учиртай байдаг. За Хизбалла байгууллагын үүсэл хөгжлийг ярихын тулд бус нутгийн түүхийг жаахан дээрвээс авч үзэх юм бол илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За 400 гаруй жилийн турш Ливан улс болон Сирь улсын газар нутаг Османы эзэнт гүрний харьяалалд байдаг байсан.
За дэлхийн 1-р дайнд Турк улс ялагдаж Османы эзэнт гүрний эзэмшлийн газар нутгууд дайнд ялсан талд шилжих болсон. За Сирь болон Ливан улсын газар нутаг Францын мэдэлд орсон. За 1926 онд Франц улс нь Сирь болон Ливаны газар нутгийг хувааж газар нутгийн хөлийн зурвалсыг бий болгосон. За хөлийн зурвалсыг бий болгохдоо тухайн газар оронд оршин суугаа иргэдийн яс хүндэс, шашин шүтлэг, зан заншлыг нь харгалзахгүйгээр шууд хуваасан. За дэлхийн 1-р дайны өмнө Ливаны газар нутагт хэвчлэн христийн шашинтай иргэд аж төрдөг байсан. За харин шинээр хөлийн зурвалсыг бий болгохдоо олон мусульман шашинтай газар нутгийг нэгтгэсэн. За өнөөдөр Ливан улсад 18 үндэстэн ястан аж төрж байгаа бөгөөд дийлийнх нь мусульманы шиит, мусульманы сүнний христийн шашинтнууд амьдардаг. Францчууд шашин хоорондын зөрчилдөөн бий болгохгүй тулд улс орныг ижил төрш эрхтэйгээр хамтран бүгд ажиллах зарчмаар улс орноо хөгжүүлэх зорилготойгоор тусгай үндсэн хуулийг бий болгож парламентыг мусульманы шиит хүн, засгийн газрыг мусульман сүнний хүн, ерөнхийлөгчөөр христийн шашинтай хүн байхаар хуульчилж өгсөн. За мөн парламентын суудлыг хүртэл ижил тоогоор 3 хэсэгт хуваасан байдаг. Энэхүү улс төрийн хүчний тэнцвэржүүлэлтийг Ливан улс Франц улсаас 1943 онд тусгаар тогтносон ч үргэлжлүүлэн авч үлдсэн. Ливан улс нь олон үндэстэн ясантай, үүнээсээ болоод шашин хоорондын маргаан тулаан байдагч үндсэн хууль нь ажиллаж харьцангуй тайван амгалан оршин тогтнож байсан. Гэхдээ сайн сайхан хугацаа удаан үргэлжилсэнгүй. Хөрш зэрэгэлдээ газар нутагт ихээхэн өөрчлөлт бий болж тэр нь Ливан улсын ирээдүйд нөлөөлөх болсон. 1947 оны 11-р сарын 29-нд Нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэрээр Палестины газар нутгийг хоёр хуваахаар шийдвэрлэж еврейн болон арабын улс гэж нэрлэх болсон. Арабын ертөнцийн улс орнууд энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж маргааш өдөр нь анхны Араб-Израилийн дайн эхэлсэн. Энэхүү дайныг Израилийн тусгай тогтнолын дайн гэж мөн нэрлэдэг. Энэхүү дайны уршгаар олон мянган Палестины цагаачид хөрш зэрэгэлдээ Ливан болон Ярдан улс руу дөрвсөн. 1948 он гэхэд Ливан улсад 100 мянган Палестины цагаачид ирж суурьшсан. 1967 онд Египет болон Сирь, Ливан, Ярдан, Алжир, Ирак улсууд нэг талаас, нөгөө талаас Израиль улсуудын хооронд 6 өдрийн дайн болсон. Энэхүү дайны дараагаар дахин олон мянган Палестины цагаачид Ливанд хүрэлцэн ирсэн. Нүүн ирж байгаа цагаачдын дотор мөн Палестиныг чөлөөлөх байгууллагын партизанууд олноороо ирж суурьшсан. Палестиныг чөлөөлөх байгууллагыг Арабын орнуудын лиг дэмждэг байсан бөгөөд ихэнх хэмжээгээр санхүүгийн дэмжлэг өгдөг байлаа. Палестиныг чөлөөлөх байгууллагын төв удирдлага нь Ярдан улсад анхандаа байрлаж байсан бөгөөд удалгүй тэд Ливан улс руу шилжин ирсэн. Яагаад гэдгийг та бүхэнд удахгүй би тайлбарлана. За Палестиныг чөлөөлөх байгууллага нь Ярдан улсаас хөөгдөн гарч үйл ажиллагаагаа Ливан улс руу нүүлгсэн. За Ливаны хөлийн ойролцоох цэргийн хуарангуудыг эзлэн авч мөн өөрсдийн цэргийн баазуудыг Ливан улсад олноор бий болгосон. За нэг үгээр Палестины дайчид Ливан улсын өмнөд хэсэгт улс доторх улсыг байгуулж эхэлсэн бөгөөд Ливаны хууль тогтоомжч энэхүү газар нутагт үйлчлэгээ болсон. За мөн тэд дураараа Ливаны газар нутгаас Израилийн нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн нь Ливаны уугуул иргэдэд тунд хаалгадахгүй болж сүүлдээ энэ 1975 онд иргэний дайн болоход хүргэсэн. За Ливаны христийн шашинтай иргэд ихэвчлэн эсэргүүцдэг байсан бөгөөд Палестины дайчид тэдний төвлөрөн оршин суугаа газарт халдаж ард иргэдийг нь алж айлган сүрдүүлж эхэлсэн. За христийн шашинтнууд зүгээр нэг хараад суусангүй. Өөрсдийг хамгаалах отрядуудыг бий болгож нэгдсэн зохион байгуулалтанд орсон. За христийн шашинтай Ливаны иргэдийг мусульман шашинтай шийд Ливаны иргэд дэмжиж эхэлсэн бөгөөд палестинчууд мусульманы сүнний урсгалын хүмүүс байсан. Иймд тэд палестинчуудыг үзэн яддаг байсан. За харин Ливаны мусульман сүнний урсгалын иргэд ихэр Палестиныг чөлөөлөх байгууллагыг дэмжиж дайшдаг бүх талаараа тусалж байлаа. За энэ олон талд үзэл суртал шашин шүтлэхээс болж Ливан улсад шашин хоорондын дайн айжмаар гулган орсон гэж хэлж болох юм байна. Иргэний дайн Ливан улсад 1975 оны 4-р сарын 13-нд эхэлсэн. Автобусны хятаан гэж нэрлэгддэг бөгөөд Палестины цагаачд болон Ливаны католик шашны цагдаагийн албан хаагчдын хоорондын зөрчилдөөнөөс эхэлсэн. Улмаар энэхүү мөргөлдөөн даймжирч бүх шашны урсгал энэхүү дайнд оролцсон. Мөн гадны улс орнууд энэхүү дайнд оролцож эхэлсэн бөгөөд Сирийн дайчид сүний урсгалын палестинчүүдийг дэмжиж орсон.
Израильчууд Ливаны христийн шашинтай иргэдэд зэрцэвсэг мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн. Харин Иран улс өөрийн шийд урсгалыг шүтдэг Ливаны шийдүүдийн талд орж ойрхон орнуудад тун хүнд эгзэгтэй байдалд оруулсан. Энэхүү иргэний дайн 15 жил үргэлжилж 1982 оны 6 дугаар сард Израиль улс Ливаны өмнөд хэсэгт тусгай ажиллагаа зохион байгуулж Палестиныг чөлөөлөх байгууллагыг устгах зорилго агуулсан. Энэхүү дайныг мөн Ливаны анхны дайн гэж нэрлэдэг. Израиль улсын зүг Ливаны талаас маш их хэмжээгээр пуужин харагдаг байсан тул Израиль улс өөрийгөө хамгаалах зорилготой аюулгүй буфер бүс бий болгох зорилго мөн давхар агуулж байлаа. Израилийн бий болгосон бүсэд дайнаас дажин байсан олон мянган Ливаны христийн шашинтай иргэд ирж амь гарч байсан. Израилийн цэргийн хүч Ливаны өмнөд хэсэгт дэвтрэн орж цэргийн ажиллагаа явуулсантай холбоотой Ливан улсад Израилийн эсрэг Хизбалла гэх бүлэглэл байгуулах шалтгаан болсон. За шийд урсгалын мусульманчууд Палестины сүнний урсгалын дайчтай хамтран Израилийн эсрэг тэмцэж чадахгүй байсан тул Ливаны шиитчүүд өөрсдийн Израилийн эсрэг тэмцэх цэргийн бүлэглэл байгуулсанд Иран улс тун баяр хөөртэйгээр хүлээн авсан. За Хизбалла гэдэг нь араб хэлнээс Аллахын нам гэж орчуулж болно. Иран улс Ливаны Хизбаллаг анхнаасаа маш сайн дэмжиж ирсэн бөгөөд сүүлийн 40 гаруй жилийн турш гол санхүүжүүлэгч улс орн Иран улс байсан. Мөн их хэмжээний зэрцэвсэг болон дайчдыг бэлтгэх сургалт мэдээллээр хангах зэргийг бүрэн хариуцж ирсэн. Бүлэглэлч өөрсдөө Ливан улстай ихээхэн нэр хүндтэй болж улс төрийн нам болж өргөжж Ливан улсын төрийн нэгэн том хөдөл хүчин болсон. Израиль улстай тэмцэх хамгийн том хүчин болж хуурсан бөгөөд Арабын ертөнцийн Израилийн эсрэг байдаг улс орны санхүүгийн дэмжлэг болон мөн сайн дурын дайчид үе олноор Ливан улсыг зорих болсон. Иран улсын хувьд Израиль улстай тэмцэхдээ гадны улс орныг ашиглах нь хамгийн зөв тохиромжтой арга гэж үзсэн. Өнөөдөр ч Иран улс Ливаны Хизбалла, Палестины Хамас, Йемений хүсэтүүдийг дэмжиж прокси өөрийн аримтай болсон. 1983 он гэхэд Хизбалла бүлэглэлийн талаар бүхий дэлхийн хэвлэлээр гарч Израилийн эсрэг хамгийн том цэргийн арим гэж нэрлэх болсон. Мөн яг энэ үед Хизбалла Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз цохилт өгч мөн Бейрут хотдох Францын цэргийн хуарн руу террорист халдлага үйлдсэн. 300 гаруй Америкийн нэгдсэн улс болон Францын цэргийн албаагчид амьд өргөцсөн. 1989 онд Ливан улсад иргэний дайн өндөрсөн ч Хизбалла бүлэглэл улам бүр хүчээ авсан. Ливаны иргэний дайнд оролцож байсан талууд Таирийн гэрээ хэлцэр хийж, Ливаны улс төрийн тогтолцоог дахин хувааж, бүгд зэвсгээ хураалах гэрээ байсан боловч ганцхан Хизбалла бүлэглэл зэвсгээ хураалахгүй байхаар гэрээнд тусгагдсан. Мөн дайны дараах бүтээн байгуулалтанд Хизбалла бүлэглэл оролцож, шинэ бизнест ихэх хөрөнгө оруулж эхэлсэн. Нэг үгээр хэлэх юм бол Хизбалла бүлэглэл Ливаны улс төр бизнес ертөнцид өөрийн орон зайг бий болгож чадсан. За 1992 онд анх удаага Хизбалла бүлэглэл өөрийн хүмүүсийг парламентын сонгуульд оролцуулсан. За ингэж Хизбалла зөвхөн цэргийн бүлэглэл бус улс төрийн том хөдөл хүчин болж хувирсан. За Арабын олон улс орноос санхүүжилт авч төрөл бүрийн санхүүгийн томоохон төсөлд оролцож эхэлсэн. За олон 10 тэрбум доллар зөвхөн энэхүү байгууллагаар дамждаг болсон бөгөөд Ливаны хөдөө орнуудад улам бүр хүч авч нэр төр нь өндөрт өргөх болсон. За Иран шиг улсууд гол санхүүгийн дэмжигч улс орнууд бөгөөд тэдээс авсан мөнгөө хөдөө орнуудын иргэдэд тусламж болгон тарааж өнгөө сир болон Иран үндэслэлд үзлэг хийж ядуу иргэдэд хоол хүнс тараах гэх мэт хүмүүлийн ажилд ихээрхэн анхаарлаа хандуулсны үр дүнд ганцхан шиит иргэд биш мөн Ливаны сүнний иргэд хүн талархалтайгаар Хизбалла хандах болсон. За 2018 оны Ливан улсын парламентын сонгуулиар Хизбалла бүлэглэл болон түүний хамтрагч намууд парламентын дээгүүр суудлыг авч улс орноо удирдан залах болсон. За Ливан улс парламентын цэцгэлтэй улс харин 2022 оны Ливаны парламентын сонгуулиар Хизбалла бүлэглэл амжилттай оролцож чадаагүй бөгөөд парламентын дээгүүр болж чадаагүй. Мөн орон нутгийн сонгуульд муу оролцож Ливаны Израильд хэлдэг газруудад Ливаны өмнөд хэсэгт ялагдсан. Иргэд Хизбаллад итгэхэд суларч байна гэж хэлж болно. Хизбалла бүлэглэл 8 жих далайн амтан мэд бүх өөрийн гар хөлөө Ливан улсын улс төр, бизнес, банк санхүүд оруулж хязгаарч Ливанаас гарахааргүй болсон болвол харин Палестины Хамас бүлэглэл Ярдан улсад мөн ижил төстэй агуулдаагаа бий болгож улмаар Ярдан улсыг яг ижил аргаар эзлэн авах гэсэн оролдлогыг Ярданы эзэн хаан Хүсейн таслан зогсоож чадсан.
Улмаар Араб ертөнцийн орнуудаас анх удаага энхийн гэрээг Израиль улстай байгуулж, улс орноо бүрэн эрхчлөөд тусгаар тогтносон улсаар нь авч яваа хөгжиж буй энх тух улс орн байгаа. Тэгвэл миний цааш ярих яринаас үзэгч та бүхэн хэрхэн хүнд хэцүү цаг үед Ярдааны эзэн хаан зөв шийдвэр гаргаж улс орноо өссөн сэтгэлтэй лид өхний торгон ухааныг ямар байдгийг мэдхийн зэрэгцээ Израилийн ерөнхий сайд Натаньяхугийн сул олон давуу талуудыг ойлгох болно. Ингээд Ярдаан улсад бүгдөө зочлоо. (1997) оны 9-р сарын 19-нд Израиль улсын тагнуулын масаад байгууллагын 6 анууд ажилтан Ингэртэй Канада улсын хурамч паспорттой Ярдаан улсын нийслэл амаанд хүрэлцэн ирсэн. Тэд мөнгө төгрөгтөө жуулчдын орох дуртай хотын төвд байрлах 6 одтой миний ардд харагдах интерконтинентал зочд буудалд өрөө захиалсан байлаа. За тус буудалд мөн Ярдааны тагнуулын байгууллагын ажилчид мөн ихээр таналд ажиглалт хийдэг газар байсан. За Израилийн тагнуулын ажилчид маш нууц тусгай ажиллагаа хэрэгжүүлэхэд ирсэн байсан энэ. За 1997 оны 9-р сарын 25-нд өглөөний 10 цаг 45 минутанд Палестины Хамас бүлэглэлийн удирдагч Халид Мишель өөрийн хүүхдүүд болон бие хамгаалагчдын хамтаар ажлын байранда ирсэн. За түүний офис энэхүү зочд буудалд байрладаг байсан. За төв хаалгаар Халид Мишелийг орох гэх хооронд түүнтэй зөрөөд хоёр хүн өөдөөс нь ирж байсан бөгөөд нэг нь мөнгөлөг зүйлээр Халидыг чихэнд хатгаад хаалгаар гарсан. За Халид Мишель өвдөлтөөсөө олж их чанга орилсон бөгөөд түүний цахилгаан бороохоор зогчлоо гэж тэрээр бодож хашгирсан. Төд удалгүй ухаан алтан газар унссан. За түүний бие хамгаалагчид хоёр этгээдийн ардаас гүйсэн бөгөөд тэд хүлээж байсан машинд хурдан суугаад зугтсан. За машины өнгө төрх марк дугаар зэргийг харсан тул Ярдааны цагдаагийн байгууллагатай яаралтай холбогдсон тэдийг удалгүй барьж чадсан гэдэг. Баригдсан иргэдэд Канада улсын паспортууд байсан бөгөөд Канадын консулын ажилчид тэдэнд хууль зүйн тусалцаа үзүүлэе гэж очиход тэд тусалцаа хэрэггүй. Та нартай ярих зүйл байхгүйгээд уулзаагүй. Тэдний паспорт нь хуурамч байсан тогтоогдож тэд Канадын иргэд биш гэдэг нь тодорхой болсон. Ярдааны тагнуулын байгууллага хүнийг байцааж чаддаг байсан бөгөөд тэд төд удалгүй Израилийн тагнуулын масаадын ажилчид гэдгээ хүлээмжшүүлсэн. Канадын засгийн газар Израилийн тагнуулын байгууллага Канада хуурамч паспорт нууц ажиллагаанд ашигласан туйлын дургуутслаа илэрхийлж Израиль улс суугаа өөрийн элчин сайдаа эргүүлэн Канада улс руу татсан. Израилийн гадаад иргэн сайд өөрийн биеэр Канада улсаас өөчлтгүйж дахин хизээч ийм зүйл болохгүй гэж амласан учраас Канада улс элчин сайдаа Израиль руу дахин илгээсэн. Нууц ажиллагаа зохион байгуулахад оролцож байсан 3 Израилийн тагнуулын ажилчид зочид буудалдаа бүх зүйлээ орхин орс ураггүй алга болсон. Ярдааны тагнуулын байгууллага тэднийг нэн яаралтай ирэн сурвалжиж тэд Ярдааны нийслэл Амман хотдох Израилийн элчин сайдын яамд нуугдсныг олж тогтоосон. Халид Мишелийг нэг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр амьд байсан. Түүний эрүүл мэнд улам бүр мууцсаар байсан төдийгүй амьсгал нь тасалдаж эхэлсэн. Эмнэлэгт түүнд амьсгалын аппарат залгасан бөгөөд бүхий шинжилгээг нэг яаралтай авсан. Шинжилгээний дүнд Халид Мишелийг хордуулсан тогтоогдсон. Эмч нар түүнийг аврахыг хичээсэн боловч түүний биеийн байдал улам бүр мууцсаар байлаа. Ярдааны эзэн хаан Хүсейн Халид Мишелийг хордуулсан хорны бүтцийг тогтоож чадахгүй гэдгийг дуулгасан бөгөөд хэрвээ яг ямар хороор хордуулсныг яаралтай мэдэж чадахгүй л бол Мишелийг аварч чадахгүй. Ердөө 2 хоног эмчнэр амь насыг нь аргалж чадна гэж хэлсэн. Маш ихээр хэлгэнсэн Ярдааны хаан Хүсейн Израилийн ерөнхий сайд Биньямин Натаньяхуд уц цохиж нэгдүгээрт ямар хороор хордуулсан, хоёрдугаар хорны эсрэг ерөндөг мэрэгсэн сайн эмч нарын багийг яаралтай илгээх талаар хүссэн. Хэрвээ Халид Мишелийн амь нас хохирвол Ярдааны талд баригдсан Израилийн тагнуулын ажилчдыг шүүж цаазаар авах бөгөөд олон нийтийн өмнө дүүжнэ гэж сүрдүүлсэн. Ярдааны эзэнт хаан улс болон Израиль улсын хоорондох энхийн гэрээлцээр тус үйл явдал болохоос ердөө жилийн өмнө хийгдсэн. За 1994 оны 10 дугаар сарын 26-нд гэрээ хийгдсэн. За яг үнэндээ жинхэнэ инх тайван тогтсон байсан уу гэвэл тогтоогүй байсан гэж хэлж болно. За масаадын амжилтгүй хийгдсэн улс ажиллагааны өмнөхөн буюу хагас жилийн өмнө Ярдаан улсын хилийн цэрэг Израиль улсын хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус руу гал нээж олон мянган гэмзэмгүй хүүхдүүд амь насаа алдаж эрэмдэг зэрэмдэг болсон. За тус автобусаар зорчиж байсан хүүхдүүд Израиль Ярдааны улсуудад инх тайван оршин тогтнож чадаж байгааг харах гэж
хөлийн зурвасыг өөрийн нүдээр харах сургуулийн аялын хөтөлбөрийн дагуу аялж явсан. За 7 хүүхэд ам өргөдөж 5 хүүхэд хүнд болон хөнгөн гэнсэн. За Ярдан улсын эзэн хаан өөрийн биеэр Израиль улсад ирж хохирсон болон ам өргөцсөн хүүхдүүдийн эцэгхээс өвдөглөн сууж уучлалгүйсэн. За энд Израиль улс Ярдан улсын хааныг ихээр хүндэлдэг байсан төдийгүй харьцаагаа өндөрт авч явахыг үргэлж эрхэмлдэг байсан. Израилийн ерөнхий сайд Натаньяху Ярдан руу яаралтай хорны эсрэг ерөндөг явуулахыг үүрэг болгосон. Гэсэн ч Ярданы тал Натаньяхуд итгэхгүй байлаа. Ярданы эзэн хаан Хүсейн өөрөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтонтой холбогдож Израилийн илгээс ерөндөгт итгэж болох уу? Хэрвээ тэр бэлтгэл нь улам халидыг өхүүлэх тариа байх юм бол яах вэ гэсэн эргэлзээтэй асуудлаа хуваалцсан байна. Хариуд нь Америкийн нэгдсэн улс өөрийн өндөр мэргэжлийн эмч нарын багийг явуулж Израилийн талаас хорны талаар нэмэлт мэдээлэл өгөхийг Израилийн талаас хүссэн. Харин Израилийн тал Ярданы эмч нарт ерөндөгний химийн найрлага томьёог нь өгсөн. За нэг үгээр хэдхэн хоногийн өмнө өөрөө алах тушаал өгсөн Натаньяху өөрийн биеэр хорлогдсон үнийг аврах ажиллагаанд оролцсон. Палестиний Хамас байгууллагын удирдагч нь Израильд номер 1 дайсан гэж үздэг бөгөөд террорист байгууллага гэж тооцогддог. Хамас гэх үг нь араб хэлний исламын эсэргүүцлийн хөдөлгөөн гэсэн үгний эхний үсгнүүдийн нийлбэр юм байгаа. За 1987 оны 12 дугаар сарын 14-нд аль биесээр байгуулагдсан Дэлхийн мусульман ахын дүүс хөдөлгөөний нэг хэсэг гэж өөрсдийгөө тодорхойлох дуртай. За тус хөдөлгөөний гол зорилго нь арабын бүх улс орнуудын төрийн эрхийг булаавч улмаар нэгдсэн том ислам улсыг байгуулах хүсэлтэй байлаа. Хамас бүлэглэлийн нэг баатар нь Орос улбаны улсын Чечений газар нутагт амь насаа алдсан Ярдан гаралтай Абдал Рахман Аль-Хатаб гэх хүн байсан. Тэрээр Чечений эрх чөлөөний төлөө тэмцэлд Шамил Басаевтай мөр зэрэгцсэн тэмцэж байлаа. Чечений дайнд хамгийн зэрлэг балмад цэргийн удирдагч гэдэг байсан Хатаб нь Палестины ард түмний баатар байсан гэж хэлж болно. Хамас бүлэглэл еврейчүүдийг өөрийн улс оронтой байхыг хүлэмжшөөрдөг бөгөөд Палестиныг чөлөөлөх хөдөлгөөн болон Израиль улсын хооронд хийгдсэн эхийн гэрээг хууль бус гэж үздэг. Хамасын удирдлага Палестиныг чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Ясер Арафатыг уруугч гэж үзэж байсан бөгөөд тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахын тулд Израилийн талтай тохирч эхийн гэрээг хийсэн гэж тэд үздэг. Израильчуудтай тохирох биш, харин алж устгаж байх ёстой гэж Хамас үздэг. Харин Палестиныг чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Хамас бүлэглэлийг алан хядагч бүлэг гэж нэрлэсэн байдаг. Хамас бүлэглэлийн анхны цэргийн ажиллагаа 1989 оны 2 дугаар сарын 18-нд хийж Израилийн цэргийн албан агчийг алсан. Ихэвчлэн амь насаа золиослогч нарыг Хамас анхандаа ашиглаж байсан бөгөөд тэд дэлгүүр хоршоо, кофений газар, эсвэл шугамын автобусанд биендээ нуусан бөмбөг дэлбэлж амь насаа золиосож байлаа. Жаахан насан туршаагүй эрэгтэй эмэгтэй залуухан охид байсан гэж хэлж болно. 1997 оны 7 дугаар сарын 30-нд Израилийн засгийн газар яаралтай Иерусалим хотноо цугларсан. Засгийн газрын гишүүд яаралтай хуралд болсон шалтгаан нь хотод болсон хэд хэдэн цуврал дэлбэрэлтэнд хэрхэн хариу өгөх талаар байлаа. Дэлбэрэлтийн үр дүнд Израилийн 16 иргэн амь насаа алдаж, Израилийн сөрөг тагнуулын Шабак байгууллага хамгийн их шүүмжлэлд өртөж, Хамасын алан хядагчтай тэмцэж чадахгүй байна гэж ерөнхий сайдад загнуулсан. 1993 оны намар Норвегийн нийслэл Осло хотноо олон сарын хүнд хэцүү нууц яриа хэлцээрийн үр дүнд Израиль улс тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг хүлээмжшүүлсэний дараа Израилийн сөрөг тагнуулын байгууллага Шабак улам бүр ажиллахад хүндрэлтэй болж эхэлсэн. Сөрөг тагнуулын байгууллага өөрийн дураар Палестины газар нутагт тусгай ажиллагаа явуулах боломжгүй болсон. Одоогоос эхлэн Палестины хууль сахиулах байгууллага нь алан хядагчтай өөрсдөө тэмцэх болсон. Шабакийн дарга тэр үед хэлэхдээ Осло хотноо зурсан гэрээ хэлцээр нь маш том алдаа болсон. Палестины цагдаа нар Израилийн эсрэг байгаа алан хядагчид тэмцэгчдийг хизээж шоронд хийхгүй гэж мэдгдсэн. Хамас бүлэглэлийн ээлжид алан хядах ажиллагааны дараа Израилийн засгийн газрын гишүүд хуралдаж террор буюу алан хядах ажиллагааг яаж зогсоох уу гэж өргөн хэлцүүлэг хийдэг байсан бөгөөд нэгэн гишүүн нь маш их гашуун үг хэлсэн. Тэрээр телевизээр хэрхэн найз нэг ангийн охиноо толгойгүй болж байгаа талаар ярьж байгаа 8 настай охины яриаг сонсох нь Израилийн ард иргэд ямар их зовлон байгааг нь илрэл бид үүнийг зогсоох цаг нь болсон гэж тэрээр хэлсэн.
Израилийн ерөнхий сайд Натаньяху терроризмтай хатуу тэмцэж түүний доор ажиллаж байгаа хүмүүсийг хатуу арга хэмжээ авч байхыг шаарддаг байсан. Түүний том ах хурамдаа Йонатан Натаньяху Францын иргэний агаарын тээврийн онгоцыг террористууд эзлэн авахд онгоцны зорчигчдыг чөлөөлөх тусгай ажиллагааг удирдах явсан түүхтэй. Натаньяхугийн өвөө 1920 онд Литв улсаас Палестин шилжин сууршин ирсэн. За ирээд шинэ еврейлэр авах хэрэгтэй болсон бөгөөд Натаньяхугийг монголоор орчуулах юм бол Бурхны бэлэг гэсэн нэрийг сонгон авсан. За Беньямин Натаньяху өвөөгийн авсан нэрийг зөв гэж баталж байгаа мэт залуугаас эрч хүчтэй, бусдаас үргэлж ялгарч чаддаг, бусдыг дагуулж өдөрдөгч зан төрхтэй хүүхэд байсан гэж түүний багын найз нөхөд тодорхойлдог. За Беньямин буюу Бибигийн эцэг эх нь улс төрчлийг тоодоггүй, улс төр сонирхдаггүй, Сэхэтэн гэр бүл байсан. За Биби ч мөн улс төрч болно гэж ерөөсөө мөрөөдөж байгаагүй гэдгээ. За түүний эцэг Америкийн эцэг улсын нэгэн коллежид багшлах урилга авсан бөгөөд түүнийг 14 настай байхад Америкийн эцэг улс руу нүүсэн. За Беньямин Натаньяху Америкийн эцэг улсын хамгийн шилдэг сургууль Массачусетсын технологийн сургуулийг архитектур менежментийн чиглэлээр дүүргэж Бостон хотод ажиллаж амьдарч байгаад Израиль улс руу иргэн ирж Израилийн тусгай үүргийн элит хэсэгт 5 жил алба хаахаар буцсан ирсэн. Натаньяху Израилийн ард иргэдтэй тун таалагддаг бөгөөд Америкийн эцэг улсад хүрсэн амжилттай орхин элгэн нутаг Израиль улсынхаа төлөө иргэн ирж тусгай салаанд үүрэг гүйцэтгэж өөрийн хүн гэсэн тодтол авсан. Тэрээр 1972 онд Тель-Авив хотод эзлэгдсэн нисэх онгоцыг чөлөөлөхөд оролцож явсан. 2002 онд Орос улбаны улсын Москва хотод Норд-Ост кинотеатрт чеченчүүд олон зуун хүн барьцаалахад Натаньяху Орос улбаны улсын сэтгүүлчд тэлэхтэй арабын террористууд 1972 онд Тель-Авив хотын Бен-Гурионы нэрэмжит олон улсын онгоцны буудалд Сабана компани иргэний агаарын онгоцыг барьцаалан авч Израилийн шоронд байгаа Палестины хоригдлуудыг чөлөөлөх бодсолд тавьсан. Манай тусгай ангийн удирдлага онгоцыг тусгай ажиллагаа явуулж чөлөөлөх шийдвэр төрсөн. Ийм ажиллагаа явуулахад өөрийн эрэхгүй хоёр зүйлд анхаарах хэрэгтэй байдаг. Нэгдүгээр, террористуудыг хурдан шуурхаа нэгэн зэрэг устгах зорилгоор галыг нэгэн зэрэг маш нэгтралтай шүрших хэрэгтэй бөгөөд нөгөө талаас энгийн барьцаалагдсан иргэдийг хэлмэгдүүлэхгүй тулд галыг багасгах болгоомжтой байх шаардлагатай болдог. Ийм л бодолтой тулаанд ордог бөгөөд өөрийн амьд асан талаар бодох завгүй байдаг гэж Натаньяху ярьсан. Мөн Натаньяху телевизэн ярилцлаганд орохдоо гэр бүлээс гадуур харьцаатай байсан гэдгээ нуулгүй хэлчихсэн нь ард иргэдэд мөн ихээр таалагдсан. Түүний нууц амрагыг Рут Ба гэдэг байсан бөгөөд намын удирдлагын төвд ажилладаг байсан. Урт хөл гаргасан том цэцэрлэгтэй палаж өмсдөг эрдэн боловсролтой царайлаг бүсгүй байсан. Натаньяху гэр бүлийн хүндээ дандаа үнэнж байгаагүй гэдгээ хинээс санаа зовоолтгүй хэлдэг байсан. Үүнээс болж сонгогчид ард иргэд Натаньяхугаас нүрээ буруулаагүй. Харин ч эсрэгээр худал биш шудраг гэж хэлэгддэг байсан. Израильчууд улс төрчдийн гэр бүлийн харьцаанаас гадуур явдлыг хөлөөнчөрдгөө байсан цаг үед яагаад Натаньяху нууц харьцааныхаа талаар ам нээх болов? Учир нь түүний нууц амрагын талаар мэдсэн хүмүүс түүнийг шантаашилж олон нийтэд түүний эвгүй байдалтай байгаа бичлэгийг тараана гэж сүрдүүлчихсэн. Ийм тэдний иргэшэлд орохгүй тулд өөрөө ам нээж асуудлыг дэлгэн тавьсан нь энэ байсан. Натаньяху намын дарга болсон бөгөөд түүний эхнэр нөхөртөө тун их нөлөөдөг байсан гэдэг. Нөхрөө хаач явсан дагаж явдаг байсан бөгөөд Натаньяху ерөнхий сайд болсон арга хэмжээнд зохион байгуулагчид түүний эхнэрт суудал засахаа мартсан байсан бөгөөд ерөнхий сайдад зориулсан сандалтай эхнэр нь очиж суусан гэдгээ. Харин Натаньяху чин сандал авчирч тавьж байсан түүхтэй. Натаньяху ерөнхий сайд хэрнээ эхнэрийнхээ үгнээс гардаггүй байсан бөгөөд хүүхдээ эмнэлэгт үзүүлгэж нөхөртөө хэлсэн тул ерөнхий сайд Натаньяху 2 удаа засгийн газрын хуралдааны хойшлуулж байсан түүхтэй. Израилийн иргэд Натаньяхуд их харамсаж хоорондоо тохирохгүй гэр бүл гэж хүртэл ярьдаг болсон. Натаньяхуг өөр хүнтэй харьцаатай байсныг мэдсэн эхнэр нь салгаар шийдсэн бөгөөд эцэстээ Натаньяхутай гэрээ хийж эрх чөлөөтэй нийгмийн амьдралтай болж гэр бүлээ аварсан гэж ярьдаг боловч эхнэр нь тийм зүйл болоогүй. Энэ худал мэдээ. Би залуу байсан тул өөр замаар амьдралаа зохиож болох байсан ч бид харилцсан яриад хайр дурлалаа сэргээж гэр бүлээ хамгаалan үлдэж чадсан гэж тэрээр хариулсан. Бид хоёр нэг нэгэндээ хайртай гэж ярьсан. Ярданд болсон амжилтгүй Масадын нууц ажиллагааны өмнөх Натаньяхугийн эхнэрээс болж ерөнхий сайд том хил аманд орсон.
Эхтэр нь телевизийн ярилцлаганд орж байхдаа сэтгүүлчин асуусан асуулт болох нөхрийнхөө явдаг байсан бүсгийг сайд болох гэж байгааг мэдээд зогсоож чадсан гэж үнэн үү гэсэн асуултанд хариулахдаа маш их муухай аашилж мөн сэтгүүлчийг танаа нөхөр гэр бүлээсээ гадна харьцаатай гэдгийг та мэддэг байсан уу гэсэн асуултанд хариулахдаа орилж тэр Соня Перес бүсгүй аяг тавгааж хөзөр тоглоно биз би түүн шиг байх албагүй би боловсралтай бүсгүй гэж хэлсэн. Ер нь бол Израилийн ерөнхий сайд нарын эхнэрүүд үргэлж сүүдэрт тун даруй төлөв олонний өмнө баг гарч өсрээд багхан яриа сонирсдгөлд өгдөг байсан. Ерөнхий сайд нарын эхнэрүүд чөлөөтэй гудамжинд алхаж дэлгүүр эсэхэд хинч тэднийг танихгүй байдаг байсан. Израилийн ерөнхий сайд ассан хамгийн алдартай улс төрч Тарасын эхнэр Соня засгийн газрын ордонд орж нөхөртөөгөө уулзах гэсэн боловч хинч түүнийг танихгүй тул бичиг баримтыг нь үзэж оруулсан гэтгэ. Харин Натаняхугийн эхнэр Сара Натаняху бол сэтгүүлчтэй чөлөөтэй уулзаж хүүхдүүдийнхээ Америк нэгдсэн улсын цагаан ордонд тоглож байгаа зургийг үзүүлж амьдралаа олон дэлгэдэг нэгэн байсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон Натаняхуг гэр бүлийн хамтаар цагаан ордонд урьсан. Гэхдээ бусад ерөнхийлөгч нар цагаан ордонд хүүхдүүдийн хамтаар ирэх хүсэл гаргуулахгүй гэж Натаняхуд хүүхдүүдэд авчирч болно. Гэхдээ олон түмэн зураг үзүүлж болохгүй. Гэр бүлийн альбомд бол үлдээгээрэй гэж гуйсан гэтгэ. Гисэн хийдэж зургнууд Клинтон бидэнд хайртай гэсэн гарчигтайгаа хэвлэлд гарч ихэлсэн. Натаняху өмнөх удирдагчдтай харьцуулах юм бол илүү хатуу бодлого террористууд болон дайсагнасан арабын улс орнуудын эсрэг хийдэг байсан. Өмнөх удирдагчид Израилийн газар зүүн байрлал болон ойрхон дорнодын хэврэг байдлаас болоод хөрш орнуудтай инхийн гэрээ хийх эрмэлзэлтэй байдаг байсан бол Натаняху тийм үзэл бодол эрмэлзлэл байсангүй. Тэрээр хангалттай өөрийгөө хамгаалж чадах улсыг удирдах байгаадаа итгэлтэй байсан бөгөөд Израиль улс хинээс ч айх хэрэггүй гэж үздэг хүн байсан. Натаняху террористуудын эсрэг хариу цохилт өгөхийг Масадад өөр өгсөн бөгөөд Хамас бүлэглэлийн удирдлага Ярдан улсад нуугдсан тул тийш тусгай албаны хүмүүсийг явуулсан энэ ажиллагаа байсан. Натаняху шийдвэр гаргахдаа хурдан, маш хурдан асуудлыг шийдэхийг зорддог байсан бөгөөд ямар ч асуудлын учрыг амархан олж бусдын алдаа оноог өөрчилдөггүй байлаа. Хэрвээ зөвлөхүүд нь түүнээс удаан сэтгэж бодох юм бол маш их эзэмлүүлж шүүмжлүүлдэг байсан тул хинч Натаняху ерөнхий сайдыг жаахан азнаач асуудлыг нухацтай бодох хэрэгтэй тад хүрэгдээд байна гэж хэлж чаддгүй байлаа. Натаняхуд ямар ч асуудалд өгөх хариу бэлэн байдаг байсан бөгөөд түүний шийдвэр нь үргэлж зөв байгаагүй. Хэрвээ Натаняху нарийн мэрэгчсэн хүмүүсээс асууж шийдвэр гаргасан бол түүнийг Ярдан улсад хийх тусгай ажиллагааг болиулах нь дээр гэж зөвлөх байсан. Израилийн ерөнхий сайд Натаняху өмнөх ерөнхий сайд Шарон Перес сайдл тагнуулын байгууллагын амжилтгүй ажиллагаанаас болж ихээр асуудалд орж ерөнхий сайд олдны өмнө үргэж тагнуулын байгууллага зөвтгөх өмөр хэрэг гардаг байсан. Зорилгон зөвч хэрэгжүүлэхдээ асуудал гаргаж үр дүн нь эсрэг болдог. Ерөнхий сайд хүний хувьд амаргүй шийдвэр гаргадаг бөгөөд тусгай ажиллагаа хэрэгжүүлэгч тагнуулчид хүн л болсон хойд алдаа гарах тохиолдол байх бөгөөд үүнийг урьдчилан тооцоолох харах ямар ч боломжгүй байдаг. Иймд Ярданы ажиллагаа амжилтгүй болсон бүх хохирлыг өөрөө төлж барагдуулах хэрэгтэй болсон гэж хэлж болно. Натаняхугийн тушаалаар Израилийн Масадын тагнуулын байгууллагын дарга Дани Ятон өөрийн биеэр Ярдан улсад очсон бөгөөд Ярданы хаан Хүсейнтэй биечлэн уулзсан. Хаан юу ч сонсохыг хүссээгүй. Хаан Хүсейн өөрийн биеэр хэдхэн хоногийн өмнө Ярдан улсад амарч суугаач байсан Масадын тагнуулын байгууллагын даргыг гэр бүлийн хамтаар хүлээн авч халуун дулаан яриа өрнүүлж хамтдаа амарч суугааж итгэлцэл бий болсон бөгөөд Масадын дарга эх орондоо буцаад л шууд ийм ажиллагаа зохион байгуулсан. Хаан түүнийг хуурам ихэлсэн гэж үзсэн. Хаан Хүсейн үүнийг ойлгохгүй байлаа. Израилийн ерөнхий сайд Натаняху шүнжин Масадын тагнуулын байгууллагын байранд байсан. Тэрээр өөрийн биеэр хүнд хэцүү болсон энэ хямралыг шийдвэрлэхийг зорж хурлыг удирдан суусан. Түүнтэй хамт Израилийн тагнуулын байгууллага, хүчний байгууллага, цэргийн жанжин штабын дарга нар байлаа. Бүгд л хөрш зэрэгэлдээ Ярдан улстай харьцаагаа сайжруулж ямар нэгэн алхам хийх нь зүйтэй гэж хэлж ярьж байсан боловч яаж олон санаачлагыг авч үзэж байлаа. Ярдан улсын батлан хамгаалах яамд танкны зориултаа шүний дурамтаа сүүлийн үеийн зэвсэг нийлүүлэх, Ярдан улсын агаарын зэвсэгт хүчин шинжлэхэд туслая гэх мэт санал байсан ч бүгд дэмжигдээгүй. Натаняху Израиль улсаас Европ холбоонд суугаа онц бүгд бүрийг хэтэлсэн сайд Ефраим Халилийг авчрахыг үүргэжсэн. Тэрээр дэлхийн 2 дугаар дайны өмнө Англи улсад төрсэн бөгөөд 1948 онд Израиль улсад цагаачлан ирсэн. Элчин сайд болохоос өмнө Масадад ажилладаг байсан бөгөөд Ярдан улстай нууц харьцаа хөгжүүлэхэд голлон оролцож байсан асар их туршлагатай хүн гэж хэлж болно.
Түүний тусламжтайгаар 1994 онд Ярдан болон Израиль улсууд инхийн гэрээ хийсэн. Хаали тэр үед Масадын орлогч дарга байсан бөгөөд Ярданы хаан Хүсейнтай дотны найз нөхдийн харьцаа үүсгэж чадсан. Натаньяху төсөөлөхдөө Ярданы хаан Хүсейн зөвхөн Халитай уулзаж магад гэсэн үндсэлтэйгээр түүнийг Тель-Авивд дуудсан. Маргааш өдөр нь Хали Израиль улсад хүрэлцэн ирсэн бөгөөд онгоцны буудлаас шууд Масадын төв байранд авчирсан. Хожим нь Хали энэ талаар дуртгал номондоо бичгтээ тэд намайг шууд асуудлыг гүнд оруулж амжилтгүй болсон тусгай ажиллагааны талаар ярьж эхэлсэн. Харин би тэдэнд надад юу ч битгээр би баг мэдэх тусмаа тэрэн дээр би тагнуулын байгууллагт ажиллахгүй удаж байгаа. Хэрвээ би Ярданы хаантай уулзах авшаа гарах юм бол тэд надад итгэх хэрэгтэй. Би энэхүү тусгай ажиллагаанд ямар ч холбоо байхгүй гэдгийг тэд ойлгох нь чухал гэж хэлсэн. Харин асуудал улам бүр хурцдаж хямрал улам бүр газар авч байлаа. Ярданы хаан Израиль улстай хийсэн байсан гэрээг зогсоож элчин сайдын яам дуугдсан байгаа 4 Масадын тагнуулчдыг Ярданы талд хөлөөлөө өгөхийг шаардах гэж байгаа талаар мэдээлэл Израилийн тагнуулын байгууллагад сонсогдсон. Хэрвээ 4 тагнуулчд элчингээс өөрийн биеэр гарч ирэхгүй бол хүчний байгууллагын тусламжтайгаар элчин сайдын яам руу дайрч 4 тагнуулчдыг гаргаж ирж тэдийг шүүх болно гэдгээ хаан мэдгдсэн. Ефраим Хали Ярданы хаан ямар хүнд хэцүү байдал байгаа гэдгийг мэдхийн дээдээр мэдэж байсан бөгөөд хаан түүний өвөөг ямар шалтгаанаар алсныг санахын дээдээр санаж байгаа гэдэгт итгэлтэй байсан. За 1951 оны 7 дугаар сарын 25 дахь өдөр Ярдан улсын хувьд хар өдөр болж тохиолсон. 5 дахь өдөр болгон бүх мусульман шашинтан иргэд Аллахта зориулж мөргөл үлддэг. Хаан Абдаллах ибн Хүсейн мөн мөргөл үлдэхээр ачхүүгээ дагуулan Иерусалим хотын төв байрших сүмийн талбайд хүрэлцэн ирсэн. За тус талбайд мусульман шашинтны 2 том гигантын зориулсан сүм байдаг. Мөн дээрүүд еврейчүүдийн Соломоны сүм байсан бөгөөд мусульманчууд сүмийг устгаж ганц л хан одоог үлдээсэн байдаг. За 1949 оны инхийн гэрээлцээрээр энэхүү еврейчүүдийн сүм байсан хэсэгт Израилийн иргэд чөлөөтөө зорчих эрхэнд эгдсэн ч араб иргэд тэднийг оруулдаггүй байсан. За тус талбайд байрлах Аль-Аска сүм нь Мухаммед гигант зориулсан сүм байсан бөгөөд яг энэхүү газраас Мухаммед гигант тэнгэрт дүүрсэн гэж үздэг. За Ярданы Абдаллах хаан өөрийгөө Мухаммед гигантны 37 дахь үеийн хүн гэж хэлэх дуртай хүн байсан. За хааныг 15 настай ач хүү болон түүний бие хамгаалагчид дагалдан явж байлаа. За Иерусалим хотын хамгийн том сүмийн хамт лам хааны гарыг үнсэх хүсэлт гаргасан бөгөөд хааны бие хамгаалагчид түүнд зай тавьж өгч байх хойгоор өөр нэгэн этгээд гүн гачирж хааны толгоор ойроос буудсан. За бие хамгаалагчид түүнийг амьд барьж авахын оронд гал нээж түүний газар дээр нь хороосон бөгөөд тус аимшигт алдлахыг гарсан иргэд чангаар хашгирч гүйцэн хамгаалагчид баламтан мөн гал нээж 20 гаруй иргэний амь насыг аван одсон. Ярданы хааныг Израиль улстай найрамд харьцаа бий болгох гэж байна гэж буруутгаж хөнөөсөн. Дараагийн өдөр буюу хагас өдөр хаан Израилийн 2 дипломатуудтай нууцаар уулзахаар төлөвлөсөн байсан. Энэ нь ойр дорнотын улс төрчид болон арабын ертөнцид гэмт хэрэг гэж тооцогддог байлаа. Хэрвээ 1951 оны 7 дугаар сарын 20-нд Ярданы хаан Абдаллахыг алаагүй байсан бол ойрх дорнодод арай өөр цус таллаг арай бага гарах байсан гэж үздэг. Түүний хөнөөснөөр бусад арабын улс төрчдөд том тохио өгсөн бөгөөд хэрвээ Израиль улстай дотносох инхийн гэрээ хийх хүсэлтэй хүн болгон ийм хувь заяаг хүлээж байгаа гэж итгүүлж чадсан. Абдаллах өөртөө хаан улсыг байгуулсан. 1920 оны 11-р сард өөрийн дотны дагалдан яваа хүмүүсийн хамтаар Амман гэх жижигхэн хэдэн мянган хүнтэй хотод хүрэлцэн ирсэн. Оршин суугчдын дийлэнх нь Кавказ гаралтай Черкес иргэд байлаа. Ярдан Черкесийг Ассед, Кабардин гаралтай иргэдийг мөн нэрлэдэг байсан бөгөөд Османы эзэнт хаан улсын үеийн Туркийн армийн хөлсний цэргүүд байсан. Абдаллах хотод ирмэгцээ өөрийгөө эзэн хаан гэж өргөмжилсөн. Англичууд өөрийгөө хаан өргөмжилсөн Абдаллахыг хөн гарах гэж байсан боловч Английн колони улсуудын хэргийг хамаарах сайд Уинстон Черчиллийн үдснээр еврейчүүд болон Сир, Иракчууд Саудын Арабын хооронд
жижигхэн буфер ус байх нь зөв гэж үзсэн бөгөөд энэ нь Английн эзэн хаанд гүрэнд харин ч ашигтай гэж тэрээр үзжээ. Энэ нь зөв алхан байсан хожим тодорхой болсон. Черчилль Абдаллах зориулж Эмират Транс Ярданы гэх 235 мянган хүн амтай хаант улсыг байгуулж өгсөн. Хүн амын дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчд байсан. 1950 оны 4-р сарын 23-нд Амман хотод Ярданы парламент нэгдсэн Ярданы Хашимитийн эзэнт улсыг байгуулагдсныг дэлхийн нийтэд зарлан тунхагласан. Парламент болон засгийн газрын гишүүнээ Ярдан голын баруун хэсгийн палестинчүүдийг оруулсан. Палестины иргэд хэрвээ өөрсдөө хүсэх юм бол Ярданы паспортыг шууд авах зарилгыг хаан Абдаллах гаргасан. Абдаллахын эзэнт хаан улсад 450 мянган Ярдан улсын иргэд болон 900 мянган Палестины цагаачтаас бүрдэж байлаа. Палестин иргэдийн дийлэнх нь эзэн хааныг үзэн яддаг байсан бөгөөд еврейчүүдийг далаад шивүүлж устгах ажилд гар хөл оролцохгүй байгаа дургүй байлаа. Эзэн хаан Абдаллах нас барсны дараагаар түүний хааны титмийг хаан хүү Эмэр Талаав залгамжлан авах ёстой байсан ч ердөө 9 сар хааны судалд сууж байгаад оюун ухааны асуудлаас нь болж түүнийг чөлөөлсөн. Эзэн хаанаар Абдаллах хааны насан туршаагүй ач хүү Хүсейн болсон. Эзэн хаан Хүсейн болон түүний өвөө эзэн хаан Абдаллахын адилаар маш өөртөө хүн татах хувцастай эрэмгий дайчилсан характертай хүн байсан. Тэрээр ямар ч хамгаалагчгүй зүгээр л гудамж талбайд ард иргэдийн дунд гарч ирж мөн бослого тэмцэл хийж байсан цэргийн анги нэгтгэхэд амь насаа алдна гэж айхгүй ганцаараа очиж яриа хэлцээр хийж чаддаг байсан. Эзэн хаан Хүсейн өөрийн өвөө шиг Израиль улстай сайн харьцаатай байх ёстойг ухаардаг байсан хэдий ч өөрийн оршин суугчдад хэрхэн сайн ойлгуулах вэ гэдэг асуудлын занглаа байсан. Учир нь ард иргэдийн дийлэнх нь Палестин гаралтай иргэд байсан. Харин өвөөгөө бодох юм бол Хүсейн маш өндөр боловсрол эзэмшсэн. Өөрийн хаан цаглын хэр хэмжээг мэддэг. Юу хийх, юуг ард иргэдэнд дэмжихгүй, Арабын ертөнц Израильтай найс харьцааг зөвшөөрөхгүй гэдгийг сайн мэдэж ухаарч байлаа. Ярданы эзэн хаан Хүсейнийг үргэлж санаа зовоодог нэгэн асуудал бол тусгаар тогтносон Палестин улс байлаа. Хэрвээ тусгаар тогтносон Палестин улс бий болох юм бол эрт орой хязгаар нэгэн цагт тэд Ярданы Палестины газар нутгийг эзлэн авахыг хүснэ. Энэ нь эзэн хаан таалагдахгүй байлаа. За нөгөө талаасаа эзэн хаан Хүсейн Палестины зэвсэгт бүлэглэлтэд муудалцахгүй байхыг хичээдэг байсан бөгөөд өөрийн Ярданы газар нутгаас Израилийн эсрэг өдөн хатгалгалд дайралт хийхийг зөвшөөрдөг байсан. Түүний уян хатан байдлыг сул тал гэж палестинчууд үзсэн. 1970 оны зун Ясер Арафатын дайчид Ярдан улсад цөмрөн орж эрх мэдлийг авч эзэн хаан Хүсейнийг алахыг оролдлого хийсэн. Хаан Хүсейний төвчээр алдагдаж түүнд итгэлтэй цэргийн албаны хүмүүст хандаж хэлэхдээ Палестины дайчдыг эх орноосоо хөөн гаргая гэж уриалсан. Эзэн хаан Хүсейн хэд хэд удаа Израилийн улс төрчдөө нууц уулзалтыг хийж байсан бөгөөд 1973 оны дайны өмнөхөн өөрөө нисдэг тэрэг хөлөглөн нууцаар Израилийн Иерусалим хотод ирж Израилийн ерөнхий сайд Голда Меирт Сирийн айрам сүүлийн 2 өдөр цэргийн бүрэн байдалд шилжсэнийг дуулгаад энэ нь шин дан эхлэх гэж байгаагийн шинж гэж хэлсэн. Израилийн ерөнхий сайд Голда Меир болон Ярданы эзэн хаан Хүсейн нар Масадын нууц объектод уулзсан бөгөөд тэдний яриа хадгалан үтсэн байдаг. Ерөнхий сайд Голда Меир Ярданы эзэн хааны үгэнд итгэхгүй байсан засаж боломгүй том алдаа гаргасан. Ярданы эзэн хаан Израиль улсад инхийн гэрээ хийх хүслийг 1994 онд л гаргасан. Хүсейн хаан өхөн үхтлээ 1951 оны 7 дугаар сарын 20-нд хаан Абдаллах өвөөг нь түүний нүдэн дээр алсан явдлыг мартаагүй бөгөөд алсан шалтгааныг Израиль улстай инхийн гэрээ хийх гэж байна гэж үзэн хороосон. Израильчуудын Хамасын удирдагч Халид Мишелийг алахыг завдсан хэрэг нь Ярданы эзэн хааныг ард иргэдийнх нь өмнө тун эвгүй байдалд оруулсан бөгөөд хаан ихээр үүнд нь хэлэгнэж байлаа. Массадын агентууд Ярдан гаралтай Хамас бүлэглэлийн удирдагчдыг алахыг завдсан бөгөөд тус бүлэглэлт нь ойрхон орнуудад хамгийн аюултай гэдэг мусульман ахын дүүс бүлэглэлтэй маш ойр нягт ажилддаг. Тус бүлэглэлийн төв байр нь Аман хотын төвд засгийн газрын ордны хажууханд байрладаг. Иймд Ярданы эзэн хаантай дотн найзан харьцаатай Ибрахим Хали асуудлыг зөөлөх болон Ярданд байгаа 4 Израиль тагнуулчдыг аврахын тулд Израилийн шоронд хоригдож байсан Хамас бүлэглэлийн шашны тэргүүн Ахмед Ясинийг суллахыг санаачлан гаргасан. Ингэснээр Ярданы эзэн хаан өөрийн ард иргэдийн нүдэнд Палестины ард түмний төлөө гэж харагдах нь асуудлыг зөөлтнө гэж үзсэн.
Хамас бүлэглэлийн шашны тэргүүн Шейх Ахмед Исмаил Яссин 1936 онд Ашкелон хотын ойролцоох тосгонд төрсөн. Багадаа өөрийн найз нөхдийн хамтаар гимнастикаар хичээлж байгаад нуруугаа уулсан. 16 наснда суунг болсон. Энэ түүнийг 11 хүүхдийн эцэг болоход саад болоогүй. 8 охин, 3 хүүгийн аав. Альва зүйл тууштай тэрээр таягтаа явж сурсан бөгөөд ихэвчлэн төрдөг сандалтаа гадуур явдаг байлаа. Тэрээр Египтэд исламын их сургууль Ийм Шанст боловсрол эзэмшсэн. Палестинд эргэн ирсний дараа тэрээр дунд сургууль болон сүмд хичээл заадаг байлаа. 1955 онд тэрээр мусульман ахан дүүс бүлэглэлд элсэн орсон. Египтэд нассаар удирдах байх хугацаанд түүнийг шоронд хийж байсан. Хувь заяаны эрхээр Египтийн шоронгоос сулхахад Израильчууд түн тус болсон. 1967 оны 6 өдрийн тулааны дараа Израилийн цэргийн хүч сектор Газыг эзлэн авсан бөгөөд шоронд хоригдож байсан тахир дутуу Ясиныг суллсан. Анхандаа Израильчууд Ясиныг олон нийтийн өмнө үг хэлж эхэлж байхад нь садаа болтгүй байсан. Учир нь Шейх Ясин Палестиныг чөлөөлөх байгууллагын Ясер Арафат болон түүний нөхдийг ихээр үзэн ядаж шүмжилдэг. Түүний гахаа мах идэж, арх дар суудаг, буруу номтонгууд гэж олонд ухуулдаг байсан. Ясин Арафатыг Израилийн тагнуулын нөлөөллийн хүн гэж үздэг. Мөн өөрийн шүтэн бишрэгчдэд Израиль улсыг хор тавтартаа адитхан ярьж, яаралтай хагалгаа ээж авч хаях хэрэгтэй гэдэг байсан. 1984 онд Ясныг сүм хийдэд буу сум нууж байсан хэрэгээр баривчилсан. 13 жилийн хорих ял өгсөн бөгөөд 1 жилийн дараа түүнийг шоронгоос суллсан. Ливанд 3 Израиль цэрэг ослогдсон бөгөөд тэрээр 3 цэрэгээр Израилийн шоронд байгаа 1000 Палестин иргэд болон Ясныг суллахыг шаардсан. Дараа нь Ясин дахин баригдаж шоронд орсон бөгөөд тэрээр үргэлж ислам ялах болно. Яагадгүй л бид олуулаа. Израиль улс сүүлийн тулааныг хойшлуулж дөнгөж байгаа боловч бид эцэстээ ялах нь гарцаагүй гэж тэрээр хэлдэг байсан. Израилийн Масадын албаных нь халигийн санал болгосон Ясныг судлах асуудлыг яасан ч хүлэмжшөөрөхгүй гэж байлаа. Энэ явдлаас 3 жилийн өмнө Палестины Хамас бүлэглэл Израилийн нэгэн цэргийг барьцаалан авч оронд нь Шейх Исмаилыг шоронгоос суллахыг шаардсан. Тухайн үеийн Израилийн ерөнхий сайд Ицхак Рабин солилцоо хүлэмжшөөрөхгүй бөгөөд Израилийн ослогдсон цэргийг хүчээр суллахыг үргэлжсэн. Тусгай ажиллагаа амжилтгүй болж барьцаанд байсан цэрэг болон тусгай ажиллагааг удирдах байсан Ахмад хоёулаа амь өргөцсөн. Иймд Израилийн ард түмэн өхлийн дүр гэгддэг Ясныг суллахыг яасан ч хүлэмжшөөрөхгүй байлаа. Хали хэлэхдээ хэрвээ Ярданы хаан Израилийн 4 тагнуулчдыг зүгээр явуулах юм бол яаж өөрийн тагнуулын албаны нүрийг харах юм бэ? Түүний ард иргэд тагнуулын албад нь хааныг Израильд худалдагдсан гэж үзэх болно. Энэ нь цаашлаад хоёр орны найрамдал харьцаанд сэв сууж, дипломат харьцааг тасдаж болно гэж хэлсэн. Түүнийг анхааралтай сонссон Израилийн албаны хүмүүс та өөрөө санаачилсан болохоор ерөнхий сайттай өөрөө яригж халид утас өгсөн. Биньямин Натаньяху энэхүү санаачлагыг мөн хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Тэрээр үгүй, Ясныг шоронгоос суллах нь байж боломгүй зүйл. Би энэ талаар бүр ярилцах ч хүсэл алга байна. Надад өөр ямар нэгэн зүйл санал болгох гэж тэрээр хэлсэн. Харин өглөө Натаньяху бодлоо өөрчилж яаралтай шийдвэр гаргасан. Өмнө нь мөн маш хүнд шийдвэр яг ийм маягаар гаргасан байдаг бөгөөд хорны эсрэг ерөндөг болон эмчлэг хэмчийг явуулах болж хэрвээ Хамасын удирдагч нас барах юм бол асуудал улам бүр хүндэрнэ гэдгээ ухаарсан. Харин энэ удаад хоёр улсын харьцааг сайн хэвээр авч үлдэх шаардлагатай байгаа тул Шейх Ясиныг судлах шийдвэрт хүрсэн. Ийм ерөнхий сайдын шийдвэрийг дууссан Ефраим Хали Ярдан улсыг зорьсон. Эзэн хаан Хүсейн зочин Халигийн санаачлагыг сонссны дараагаар Ясныг судлах асуудлыг маш их сайн санал байна гэд ийм шийдвэр гаргаж байгаа Израилийн ерөнхий сайд өөрийн биеэр олон түмэнд дэлхийн нийтэд дуулах ёстой гэсэн. Хариуд нь Хали ерөнхий сайд Натаньяху өнөөшин өөрийн биеэр Ярданд хүрэлцэн ирнэ гэж хариулсан. Харилцан ярианы өнгө зөөлөрч тайван уур амьсгал бий болсны дараагаар Хали эзэн хаан Хүсейнд хандан эрхэмсэг хаан Хүсейн танаас нэгэн зүйл гуйх гэсэн юм. Та хааны эрх мэдлийн хүрээнд Израилийн 4 тагнуулын ажилчдад үйлчлэлт үзүүлж элчингийн байрнаас Израиль улс руу гаргахад туслаач гэхэд эзэн хаан тэднийг авцгаа гэж инэрэнгүй хэлсэн. Хали цааш нэлэхдээ хэрвээ боломжтой бол эзэн хаана танаа шоронд хоригдож байгаа Израилийн 2 тагнуулын ажилчдад Израиль улс тэднийг шоронгоос гаргах бүхэл боломжоор ажиллаж байгааг дуулгаж өгөөч гэж гуйсан. Харин хаан хариуд нь зөвшөөрч байгаа мэт толгоогоо тогсон.
Ефраим Хали яаралтай Израиль улс руу холбогдож цэргийн вертолет Ярдан улсад буулгахыг хүссэн. Хагас цагийн дараа гэхэд Ярданы нийслэлдэх Израилийн элчин дуугдаж байсан 4 тагнуулын ажилчид эх орон руугаа буцсан. Ярданы нийслэл Аминаас Израилийн Иерусалим хот хүртэл онгоцоор ердөө 20 минут болоод л буудгаа. Шөнө дунд Израилийн цэргийн вертолетууд дахин агаарт хүрч Аман хотыг чиглэн ниссэн. Ярданы эзэн хаанаас уучлалтгүйж өөрийн бээр ууцах гэж Израилийн ерөнхий сайд Натаняху Батлан хамгаалахын сайд болон гадаад иргэн сайдарын хамтаар явсан. Аман хотод ойртон ирэхэд тэднийг ухтан авч байгаа зүйл анзаарагдаагүй бөгөөд хаан хөлг онгоцоо буулгах нь тодорхой бус хав харахгүй хотын дээгүүр 30 минут эргэлдсэн. Бүгдийн нэрв дээцэгтэй үрж Хали ерөнхий сайдыг буцхан дээр онгоцонд ийм удаан эргэлдэх нь аюутай гэж ятгаж байлаа. Тэднийг агаарын хамгаалах пуужингаар унгааж магад гэхэд Натаняху энэ талаар сонсохыг хүсэхгүй байлаа. Гэтэл гинэт Ярданы цэргийн вертолет ирж хаан буухыг зааж өгсөн. Ярданы эзэн хаан хүссэн Натаняхуг хүлээн авч уулзаагүй. Харин ерөнхий сайдыг эзэн хааны хүү, залхамж хаан хүү Аль Хасан бен Халал хүлээн авч уулзсан. Араби ертөнцид ганцаараа чөлөөтэй ифрит хэлээр ярьдаг хаан хүү, залуу хаан хүү эцэг хааныг мөн бүсийг үзүүлсэн дараагаар хааны ширээнд заларсан. Маргааш өдөр нь Яйсан Израилийн шоронгоос суллагдсан. Түүнийг Ярданы газар нутгаар дамжуулан Газын зурус тавьчирсан бөгөөд түүнийг баяр хөөртэйгээр палестинчууд угтан авсан. Ярданы эзэн хаан Хүсейн өөрийн ард иргэдийн өмнө гарч үг хэлсэн бөгөөд Палестины шашны тэргүүнийг суллсан явдалд хинч Израилийн 4 тагнуучдыг явуулсан гэж буруутгахааргүй болсон. Мөн Яйсантай хамт Палестины 70 хоригдлыг Израилийн шоронгоос суллсан. Мөн Ярданы эзэн хаан Хүсейн Израилийн талын Аман хот дох Израилийн элчингээс бүх тагнуулын нууц ажилтныг гаргахыг хүссэн. Мөн Ярдан улс Израилийн тагнуулын байгууллагт ажиллаж байгаа Мишелийн ань насыг хорлохыг оролцсон бүх тагнуулчдыг үүрэгт ажлаас нь буулгах хүртэл Израиль улстай аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллахгүй гэж мэдгдсэн. Ярдан улс дахь Масадын тагнуулчид хөрс зэрэгэлдээ Сир болон Ирак улсуудад юу болж байгаа талаар олж мэддэг гол төв байсан гэж хэлж болно. Мөн Масад Ярданы тагнуулын байгууллагатай нэгт ажиллаж Палестины алан хядагчдын талаар нууц мэдээллийг авдаг гол сувг байсан. Натаняху Ярдан улсын гаргаж тавьж байгаа бүхий л болцлыг хүлээмжшөөхөөс өөр арга байгаагүй. Энэ бүх шаардлагыг биелүүлсний дараа Ярданы хаан өөрийн биеэр Израилийн ерөнхий сайттай уулзсаар ярьсан. Энэ нь асуудал дуусах болсны илрэл болсон гэж хэлж болно. За Халид Мишель Хамас бүлэглэлийн удирдагч бүрэн эдгэрч чадсан. За тэрээр Израилийн талаас өгсөн хорны эсрэг тун түүний амийг аварсан гэдэгт хүлээмжшөөх дургүй нэгэн байсан. За намайг Аллах аварсан гэж хэлэх дуртай баяр хөөртэйгээр хэлдэг байсан бөгөөд Аллахад итгэж түүний зөв үйлдэлийн төлөө явах юм бол ямар ч хорлолоос холуур явж чадна гэж хэлэх дуртай болсон. Масадын дарга Дань Ятам амжилтгүй ажиллагаа явуулсан гэсэн тодголтоогоор 1998 оны 2 дугаар сард үүрэгт ажиллаа хүлээлгэн өгсөн. Түүний ажлыг Ярдан улстай харьцаа хэвэн авч үлдэхэд гарамгаа ажилласан Ефраим Хали хүлээн авсан. Ярданы хаан Палестины Хамас бүлэглэлийн итвэх Аман хотод игсэж байгаа нь огт таалагдахгүй байсан бөгөөд тэднээс сайн зүйл гарахгүй гэж тэрээр хэлдэг байсан. 1999 оны 9 дугаар сард Ярдан улс дахь Аман хот дахь Хамас бүлэглэлийн төлөөлөгчийн газрыг хаасан. Ярдан улсад Палестины террорист байгууллагын төлөөлөл байх нь үндэсний аюулгүй байдалд аюул занал хийлэл авчирч байна гэж үзсэн. Халид Мишель Сир улс руу нүүсэн. Тэрээр аль бие усны Хамас бүлэглэлийн удирдагч гэдэг байсан боловч яг үнэндээ Хамас бүлэглэлийн гадаад дахь төлөөлөгчийн газруудыг удирддаг болсон. Харин түүний оронд Хамасын аль бие усны бус удирдагч нь Яйсан болж хуурсан бөгөөд улам бүр террорист ажиллагааг ихсгэсэн. Түүнийг Израильд 5 чөтгөр гэж нэрлэдэг болсон. Яйсныг удирдагч болсон эхний 3 жилийн хугацаанд 53 Палестины бие золиослогч террористууд 472 Израиль иргэнийг алсан. Мөн 70 бие золиослогчдыг эрт олж илрүүлж аюулгүй болгосон. 2004 оны 3 дугаар сарын 22-нд өглөөний 6 цаг 30 минутанд Израилийн цэргийн 2 онгоц Яйсныг сүмөөс гарч байхад нь пуужингийн цохилт өгч амь насыг нь хөнөөсөн. Нэг пуужин нь Яйсны сууж байсан тэрэгэнцэрт онссон. Түүнийг хамгаалж байсан 7 бие хамгаалагч болон мөн түүний төрсөн хүү бүгд газар дээр амь насаа алдсан. Натаняхуд амжилтгүй Хамасын удирдагчийн амь насыг хороох оролдлого нь мөн муу нөлөө авчирсан.
Түүний хүүгийн ангийн найзууд нь Израилийн хамгийн муу ерөнхий сайдын хүү аавыг нь алах хэрэгтэй гэх мэт хүүхдүүдийн яриа хүүгийн биеинд нөлөөж айцтаа унтж чадахгүй төгшүүртэй цаг хугацаа байлаа. Мөн ерөнхий сайд Ицхак Рабиныг мөн алсан бөгөөд энэ нь хүүд нь улам бүр айц авчирсан. (1998) онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон Израилийн ерөнхий сайд Натаньяху болон Палестины удирдагч Ясер Арафат нарыг уулзуулж ямар нэгэн тохиролцоонд хүрэх зорилго агуулсан. Ерөнхийлөгч Клинтоны хувьд Ясер Арафат болон Натаньяху нартай харилцан итгэлцэл байхгүй байсан гэж хэлж болно. Тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Madeleine Albright дуртгал номдоо бичгтээ ерөнхий сайд Натаньяху нь Израилийн түүхэнд хамгийн залуу ерөнхий сайд байсан. Маш их эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, мөн дээрээс нь илдэг зан характертай хүн. Хаяа миний хувьд би харилцан ойлголцод хүрч гэрээнд гар үсэх зурх нь ойлгомжтой байна гэж бодтол Натаньяхугийн төлөвлөгөө нь яригдсан асуудал огт ороогүй, эсвэл эсрэг байр суурьтай болсон байдаг нь их сонир санагдсан гэж дуртгал номдоо бичсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон ч Израилийн ерөнхий сайдыг хатуу самар гэдгийг ойлгосон. Натаньяху Билл Клинтон зохистой нахаал гэж нэрлсэн удаатай. Натаньяху цэргийн хүн байсан тул эцсээ хүртэл өөртөө ашигтай болтол найддаг байсан гэж хэлж болно. Билл Клинтон зүгээргүй мөн Израилийн ерөнхий сайдад хатуу үг чулууддаг байсан. Терроризм бол ердөө эзэн түрэмгийллийн эсрэг симптом. Иймд Израиль улс эзэлсэн бүх газар нутгийг чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж террор байхгүй болно гэж хэлсэн. Үүний хариуг Натаньяху тэр дор нь хариулсан бөгөөд тэрээр Сауди Араб мөн эзлэгдсэн улс юм уу гэсэн олонний анхаарлыг татсан. Саудын Арабт Америкийн нэгдсэн улсын цэргийн бие бүрэлдэхүүний эсрэг алан хятад ажиллагааг террорист зохион байгуулад удааг байсан цаг хугацаа. Билл Клинтон яриа хэлцээрийг үр дүнтэй болох үүднээс Ярданы эзэн хааныг мөн урьссан байлаа. Түүний нэр нөлөө ойрхт орнуудад асар их байсан. Тэр үед эзэн хаан хор тавдартай гэсэн онцтойгоор Америкийн нэгдсэн улсад эмчнүүж байсан. Маш хурдцтай түүний өвчин урагшилж байлаа. Madeleine Albright дуртгал номондоо эзэн хаан өрөөнд орж ирэхэд би өөрийн гайхширсан болон айсан дүрээ нуух гэж ихээхэн чармаалт гаргасан. Үнэхээр эзэн хаан тун хүнд байдалтай нүүрэнд цонхойлсон ядруу харагдаж байсан. Химийн эмчилгээ түүний бие организмд нөлөөж өсвүү болж халзан толгойтой болсон байлаа. Түүний алдартай сахал байхгүй болсон байсан. Би үйлмар санагдаж байлаа. Түүний төлөө дотроо залбирч байлаа. Гэхдээ эзэн хааны тууштай зан чанар хэвээр байсан. Хүссэн Америкийн нэгдсэн улсын Рочестер хотын хор тавдрын эмнэлэгт эмчлүүлж байсан. Тэрээр хүнд өвчтөй байсан ч сэтгэл гарган уулзалтанд ирсэн бөгөөд Палестинчууд болон Израилийн хооронд ойлголцол түрээсэй гэж найдаж байлаа. Albright энэ талаар бичгтээ эзэн хааны эрүүл мэнд тун тааруу хор тавдрын үе шатанд сүүлийн шатанда олон хүнтэй газарт очих нь аюултай. Багахан ямар ч халдвар нь амь насанд нь аюултай гэсэн болохоор уулзалтанд оролцож буй бүхий л хүмүүсийг гараа сайн хиймэн болцоор угаахыг уриалсан. Эзэн хаан орж ирэхэд бүх хүмүүс нэгэн зэрэг босч хүндэтгэл үзүүлсэн. Ерөнхийлөгч асан Билл Клинтон уулзалтын талаар дуртгал номондоо эзэн хаан өрөөнд орж ирэхэд түүний ихэмсэг дуртгах гэрэлтсэн хадсан толгой, гялалтсан нүд, шулуун тод яриа бүхнийг гайхшруулсан. Түүний биеийн хүнд байдал улмал нэмээс болсон. Хаан өөрийн гүн тод хоолоогоор хэлэхдээ бид бүгдийг түүх хязгаар нэгэн цагт шүүх болно. Одоо л бид ойлголцол төрч инх тайвныг бий болгох хэрэгтэй байна. Инх тайван тогтоож хүн төрөлхтөнд авчрах буян заяа үнэхэрийн харьцуулшгүй их юм байгаамаа. Бүгдээрээ энэ дэлхий дээр амьд байгаа тэр сайн сайхан зүйлийг хийцгээе гэж тэрээр хэлсэн. Энэ нь баргалж би удахгүй өхнө гэж хэлсэнтэй адил үг болсон. Инхийг тогтоох асуудал гаргасан хувь нэмэр бол хаан Хүсэйнтэй салшгүй холбоотой. Гэрээ хэлцээ ямар ч үр дүнгүй дууссан. Израилийн ерөнхий сайд Натаньяху дэндүү өөртөө итгэлтэй ямар ч уян хатан бодлого явуулахгүйгээс болж хамаг найз нөхөд холбоотой улс орнуудтай муудсан. Америкийн нэгдсэн улстай харьцаа үнд ирсэн Арабын орнуудтай муудалцаж өөрсдийн сонгогчдын итгэлийг алдсан. 1999 оны 5 дугаар сарын 17-нд Биньямин Натаньяхугийн нам сонгуульд ялагдаж Ихуд Барак дараагийн ерөнхий сайд болсон. Мөн тэрээр Батлан хамгаалахын чиглэлээр насаараа явсан генерал цалтай хүн байсан.
Натаньяху үгийн тэмцэлдэх дуртай, зорьсон зорилгоос ухардаггүй, дайчин зан характертай хүн. Түүнийг би Трамптай адилхан үзэх дуртай. Ликуд намын дарга тэрээр 2009 оны сонгуульд намаа ялуулж өөрөө Израиль улсын 9 дахь ерөнхий сайд болсон. Тасралтгүй Израиль улсыг сүүлийн 15 жилийн турш удирдан яваа. Түүний засаглалын үед Израиль улс Хамас болон Хизбалла бүлэглэлтэй хамгийн шийдэмгий зөрчилдөөнүүд болсон түүхтэй. За одоо ч Израиль Палестины асуудал хурдсаар яригдж байгаа бөгөөд Израилийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 7-нд Палестины Хамас бүлэглэл алан хятад ажиллагаа явуулж олон мянган иргэдийг алж, барьцааж, олон хот суурин газруудыг үгүй хийсэн. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн их Израиль хүн нэг дор амьд зэрэг болсон. За үүнээс хойш Израиль улс үүнийг дахин дэвчихгүй гэдгээ мэдэгдэж Палестины газар нутагт цөмрөө орж Хамас бүлэглэлд дайн зарласан. 2024 оны 11-р сарын 21-ний өдөр Гаг дахь олон улсын эрүүгийн шүүх Биньямин Натаньяхуг 2023 оны 10-р сарын 8-наас 2024 оны 5-р сарын 20-ны хооронд Газын зурууст үйлдсэн дайны гэмтэрэг болон хүн төрөлтний эсрэг гэмт хэрэгцээ чиглэн баримтлах тушаалыг гаргасныг та бүхэн мэдэж байгаа хаа. Ийм Израилийн ерөнхий сайдыг олон улсын эрүүгийн шүүхэн гишүүн орнууд байршлах үүрэгтэй. За үүгээр энэхүү нэвтрүүлгээ өндөрлөж байна. Японы эртний нийслэл Нара хотын Амиячи дүүрэг бол бусад Японы хотуудаас юугаар ач ялрахгүй байдаг жижиг хот. Чимээгүй шүлжигдсэн гудамж, өөр хоорондоо ойрхон шахан барьсан нийтийн орон сууцнууд, байдгал намхан таацтай тавч өрөөтэй орон сууц, бүүдгэр гудамжны гэрэлтүүлэг, Японы зуны бөхчн байдал гээд бүгд энд ч байдаг. За эдгээр байшингийн нэгэнд тэнгисийн цэргийн далаачин ассан Тецуя Ямагами гар хийцийн буу өрөө өгсөрч 2022 оны 7 дугаар сарын 8-нд ерөнхий сайд ассан Шинзо Абе буудаж хүнээсэн байдаг. За Шинзо Абе 2020 оны сүүлээр эрүүл мэндийн шалтгаанаар огцорч тус улсын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг хэвээр үлдсэн байсан. Тэрээр эрх баригч либерал арчс намаас нэр дэвшигчийн төлөөх сурталчилгаа хийж байх үед нь Ямагами түүнийг буудаж хүнээсэн. Тэр яагаад түүнийг алах болох? Юуны учир түүнийг хөнөв гэсэн асуулт одоо болтол дэлхийн нийт улс төр сонирхдаг хүмүүс асуусан хэвээр байдаг.